Бага байхдаа яагаад гэсэн асуултыг өөрөөсөө асууж ирсэн би. 18 настай болсон ч яагаад гэж өөрөөсөө асуусаар л. Нар яагаад шар юм бэ гэж биш. Нарт орчлон яагаад юм хэцүү юм бэ? Солонг яагаад 7 өнгөтэй юм бэ гэж биш. Яриаг минь сонсож өгөх хүн яагаад байхгүй байгаа юм бэ? Өдөр шөнө яагаад ээлжилдэг юм бэ гэж биш. Өдөр чинь би яг юуны төлөө ажиллаж, амьдарч, амьсгалаад байгаа юм бэ? Хороогоо сэтэрхийг хүсч байхгүй зүйлдээ гутарсан болохоор ийм байгаа юм бах та. Яагаад амьсгалах хүртэл ийм хэцүү байгаа юм бэ? Амьсгал болгон санаа алдалтуулж бодолтой бий живж байна. Доторхой идгээж, харах өнцөг, мэдрэх үнцнийг өөрчилж бас мэдэрч чадахгүй бол оршиж буй хугацаагаа амьдарч байна гэж нэрлэж чадахгүй юм шиг байна. 7 настай би амьдрал яагаад ийм гоё юм бэ? 18 настай би амьсгалаа хүртэл яагаад ийм хэцүү байна гэж санагдах ч өнгөрсөнд үлдсэн бүх эсвэл их цаг хугацаа сайхан юм шиг л санагддаг. Яг бодоод үзэх юм бол амьдрал ямар хэцүү юм бэ гэж бодоход нас хамаагүй байсан юм шиг. 8 настай би нохооноос ясандаа амьдралыг хэцүү гэж бодсноо зүгээр л одоо би мартчихсан байж магадгүй. Байхгүй бол байсан болж, байгаа бол байхгүйсэн болж гэсэн бодлоор байхгүй хооронд эсвэжлэх нь бидний гацсан цаг хугацаа. Аз жаргалтай болох амархан. Талархал аз жаргалтай байж чадна. Өглөөсөрч би өөртөө энэ бодлыг бодож буй тархинда одоо оршиж буй цаг хугацаанд би ямар навшаа игээд байна гэсэн бодлогоор ганц секунд ч хамаагүй чинээсээ талархаад үзвэл яах вэ? Тэр үед яг юу болох вэ? Амьсгал арай хөнгөн санагдах болов уу?